Магнуур дүүргийн 5 дугаар хороон дээр залуус хэсгийн дахин төлөвлөлтийн талбай дээр ирсэн байна. 24.8 га хэсэг дээр 561 талбар багц хэсгээр дахин төлөвлөлт хийх гэж байгаа юм байна. Тэгээд дахин төлөвлөлтөд холбогдтойгоос энэ жил улсын төсвөөс бомбод гэдэг компани бол одоо дид үтцүүдийн зарим ажлыг хийгээд 60% гүйцэтгэлтэй явж байгаа юм байна. Энэ хэсэг маань бол 24 га газар бол анхны одоо Багнуурын баг төв хэсгийн шав тавьж исэн газар гэж болно. Анхны одоо илгээлтийн эзэд болон одоо баамын барилга гэж хуучнаар бол энэ барак байшингуудтай модон барилгатай юм хийцэлтэй хэсэг. За ингээд энэ одоо өнөөдөр хүртэл 40 гаруй жилийн хугацаанд байхдаа ер нь бол гудамжуудыг бас тодорхой хэмжээнд газар өмчлөх эзэмших зорилтоор ингээ олгочихсон. Хүн ам орсон сууж байгаа юмсэг. Тэгээд одоо бол яг та бүхний одоо яг харж байгаачлан ер нь бол нарийн гудамжууд ихтэй ямар нэгэн байдлаар одоо үер ус болон гамшигт үзэгдэл за тэгээд одоо хүний аймнаас эрсдэх нөхцөл үүссэн гэдэг юм уу галт төмрийн аюул гарсан үед бол маш хүнд байдалтай байгаа. Тэгэхээр энэ хэсгийг ер нь бол улсын төсөв болон за дүүрэг нийслэлтэйгээ хамтраад энэ хэсгээр дахин төлөлтийн асуудлыг бас хийхгүй болохгүй. Тэгэхээр энэ дээр бол 500 орчим нэгж талбар газар байгаа. Айл өрх болон аж ахуй нэгжин. Тэгэхээр эдгээр хүмүүстээ одоо зөвшөлдсөх буюу газрын дахин үнэлгээ их асуудал бол нэгдүгээрт байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэж явахгүй бол бомбод компани гүйцэтгэж байгаа ажил нь өөрөө энэ одоо маш хүнд нөхцөлд нарийн одоо юм гудамжууд ихтэй. Тэгэхээр хүний орц гарцаас хаацсан юм байгаа. Тэгэхээр цаашид энэ ажлаа бас хэвэн явуулахын тулд бас газар чөлөөлтийн асуудлууд бас энэ дээр яригдах юм байгаа. За нөхцөл байдал бол юм байна. За ажил бол өнгөрсөн жилээс эхлээд явж байгаа. Бомбод компани яг ямар ажил хийж байгаа вэ? Та хэн бэлээ? Захирал нь. За би төслийн менежер Баттүрэл гэж хүн байгаа. Ааха. За манайх болохоор энэ Багнуур дүүргийн 5 дугаар хэсгийн дахин төлөлт шуумшилжийн ажилдаа 2024 он шалгараад ажлаа эхлэе явж байгаамаа. За ажлын хувьд болохоор ерөнхийдөө 2024 оноос 26 хүртэл 3 жилийн хугацаанд үргэлжлэх ажил байгаа. За ажлын хүрээнд бол нэгдүгээрт дулаан дамжуулах төвийн буулга шинжилгээ хийж бүрэн ажил. Хоёрдугаарт нь болохоор 2289 м 5 хос дулааны шуум хөсрэлтийн ажил. Гуравдугаарт нь 2501 м ариутгах татвар хөсрэлтийн ажил бол хийгдгээр одоо тусгацсан байгаа гэрээнд. За нодлонгийн хувьд бол манайх нийт ус дулаан дамжуулах төвийн буулгалтай ажил шинжилтийн ажлыг бол иж бүрэн хийж дуусгасан. Дулааны шуум хөсрэлтийн ажлаас нийт 2289 м дулааны шуум хөсрэлтийн ажил хийхээс нийт 1000 м орчим дулаан шуум хөсрэлтийн ажил хийгдээд явж байгаамаа. Зүг. За эдгээр хугацаагаараа хэдий ихэд дуусгах төлөвлөж байгаа вэ? Энэ жил бол нэг 10 сарын 1 гэхэд бол энэ жилийнхээ төлөвлөлт ажлыг бол дуусчих. Их онд амжих юм байна. Онд амжих юм. 3 жилийн хугацаанд хийж байгаа. Газрыг нэгж талбараар үнэлэх гэсэн зүйл байгаа. Одоо иргэд бол янз бүрээр өөрийгөө газрыг үнэлнэ шүү дээ. Тэгэхээр энэ нь бас мэдээж тодорхой хэмжээнд үндэслэлтэй зах зээлийн үн ханш одоо ийм зүйлүүдтэй байна. Дээр нь байгаа хөрөнгө хөл хөдлөх хөрөнгө юм уу бусад зүйлүүдийн үнэлэх асуудал нэгдүгээр тулгамдаад байна. Хэрвээ энэ тодорхой болчих юм бол бид нар дараа нь сонсох ажиллагаа явуулаад иргэдтэйгээ зөвшөлдсөх газрыг чөлөөлөх асуудлууд тийг ярих боломжтой болж байгаа юм л да. Тэгэхээр энэ нь бол яалчгүй тулгамдсан асуудал болоод. Энэ хэсэг чинь та түрүүлжсэн Багнуур дүүргийн одоо анх үүсгэж ирсэн төв хэсэг юм байна шүү дээ, тий? Тавхаар ороо. За энэ дээр бол 24.8 га дээр ингээд төлөвлөлтийн. За өнөөдөр даваас уран дарагтайгаа өглөөнөөс хойш нийслэлийн одоо хөрөнгө оруулалтын газар хот байгуулалтын газар газрын албад харийн агентлагуудтай хамт өглөөнөөс хойш ажиллаа. 6-7 төслийн байршлууд дээр ажиллахад нийслэлийн төслийн хөрөнгө оруулалтаар 16 төсөл хөтөлбөр нийт 10.2 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр бол 60% гүйцэтгэлтэй явж байна. За улсын хэмжээнд бол хамгийн том нь ариутгах татварын ажил, тойрог 4 ивний авах замын ажил 14.4 км-ийн ажил бол үргэлжлээд явж байгаа юм байна гэж. Энэ жил эхэлсэн. Сая батарей станцын хажуугаар гарлаа. Манай батарей станцын ажил бол нэлээд чигдэрсэн явж байна. За Багнуур дүүргийн одоо үйлчлэлийн бэлтгэл 73%-тай. За Багнуурын дулааны цахилгаан станцын 12 тэрбумаар технологийн ажил хийх байсан бол 1.2 тэрбумаар хийсэн. Цалингаа тавьж чадхааргүй хэмжээнд бас хүндэрсэн байгаа юм байна. Хам сүрэн инженертэй бол ярилцлаа. Эх жилийн болж өгвөл энэ дулаан цахилгаан хоссон байдлаар төрийн инженерийн түншлэлээр станцыг шийдвүүд хувийн хвшлүүд орж хийх боломжтой юм байна гэж бас ойлголоо. Төрийн инженерийн түншлэлийн тухай хууль Улаанбаатар хотыг агарын бохирдлыг бууж гэр ороолыг орон сууцуулах тухай хуулиар бол зарим зүйлүүдийг шалгаруулалтуудыг хийгэж даваас өрн дарагтайгаа 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд оруулж үйл ажиллагаа төлөвлөгөөнд оруулж игээр бас нэлээд олон юм ярилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа 8 том оврын
автобусны гаражийг ажлыг бол энэ жил үргэлжлүүлээд дуусгая. Ажил бол одоо айгүй гүйцэтгэх сайтай явж байна. Энэ өглөөс өмнө дуусгах чийж Улаанбаатар Багнуур хоорондын нийтийн тээвэр гаражтай болох юм байна гэдэг асуудал. Тэгээ Багнуур дүүрэгт маань бас нийтийн тээвэр хэрэглэх иргэдийн тоо өсөж байна. Нийтийн тээврийн хүртээмж бас сайжирсан байна. Төв аймгийн одоо зарим сумдууд бол нийтийн тээвэр явуулъя гэдгийг төлөвлөгөөтэй байгаа юм байна тий. Нэмж хэлэхэд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртэвч тэр дундаас тоглог орчинд үйлчлэх за мэдээж бас ариун цэвэр халдвар хамгааллын асуудал тэр энэ үлдэгдэл санхүүжилтийг бас 2026 оны төсөвт бас тусгаад явах юм бол бас засварын ажил байсан тийм Багнуур дүүрийн гэлтгүү ойролцоо зэрэгэлдээ 8 сумын иргэд бас Төв аймгийн сумын иргэд бол үйлчлүүлдэг. Тий Хинтээ аймгийнх. За түүнээс гадна одоо түрүүний ярьлаа энэ залуус хэсэг болон Мандал Титэм хотхны одоо инженерийн шугамыг улсад хүлээж авах асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг тодорхой хэмжээ шийдэл хүрэх зайлшгүй шаардлагатай байгаа. Тэгээ энэ дээр ямар тас очоо ярилцъя гэдгээр бас шийдлээ.